Тэгээ ер нь бол хавдар дээр бол мэмэсцэл, хийм, туяа, хөнгөвчлөг эмчилгээ дөрвөн эмчилгээ байдаг. Ер нь бол 1992 оноос анх манай дээр бол хийм эмчилгээ хийгдсэн байлээ. Тэр нь бол яг нөгөө тухайн хүмүүс маань эмчилгээг өөрсдөө барьж ирээд тэгж хийлэгдэг болоод тэгээ 2008 оноос энэ тунгуй амч манай яг энэ дээр Орхон боотод бол хийж эхлээд 14 оноос яг манай дээр тендер мендрээр яг юм худалдаа авалтаар одоо яг суурьшиж нутгсан гэсэн. Энэ дээр бол хөнгөвчлөгийн эмчилгээ маань бол 2014 оноос одоо яг маах 4 ортоогоор дотор уламжлалтын тасаг гэдэг энэ хойно дэнжид ер нь бол анх нэгжсэн байл. Тэгээд цаашаа ер нь өргөжөж яваад хөнгөвчлөх уламжлалтын тасаг болоод одоогоор бол хавдар хөнгөвчлөгийн тасаг гэдэг 15 ортоо үйл ажиллагаа хийгээд өргөжөд явж байгаа. Тэгээ 2023 оны 4 сараас орон нутгийн хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөгөөр манай аймагт бай амжилтыг нэвтрүүлье. Энэ нь болохоор ард иргэдтэй тий 21 хоногийн цайтай энэ эмчилгээнүүдийг хотод очиж хийлэгдэг. Тэгээ ард иргэдийн эдийн засаг болон цаг хугацаа, ар гэрийн байдал энэ бүх зүйл төр манай аймаг бол ер нь нэлээд төлхөө бүх зүйл төр тусалцаад эмчилэг үзүүлээд тэгээд 24 оноос манай энэ эмнэлэгт маань нутагшаад тэгээ бай амжилтыг одоолтол явж байгаа. Нийтдээ одоо манай Орхон аймгийн хэмжээнд 1500 хавдрын хяналтанд хүмүүс байдаг. Энэ хэрэгцээгээр ер нь бол 2025 онд энэ манай эмнэлэг маань өөрөө хавдрын төвтэй болох хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ аймаг бас тэрийг дэмжиж 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бас ийм хавдрын төвтэй болсон. Энэ төвийн үйл ажиллагааны дээр маань эрүүл мэндийн яамнаас үндэсний баг гэдэг баг гаргаад орон нутагт яг нөгөө ажлын байран дээр нь сургалт энэ хагалгаа, мэс засал бүх зүйлийг хийлгээд тэгж дэмжсэн. Тэрний хүрээгээр одоо манайх ер нь бол мэслийн элэг цэснээр олчрахаа мэслийн 2 эмчтэй, элэгний судас боож түлэх 1 ангиографи эмчтэй, онцлоод хурдан эмчилгээг хийх бүр нөхцөл нь бол тодорхой хэмжээнд хангасан гэж хардаг.